Хиймэр далалсан баатрууд. Дэлхийн талыг адууны хаан алтан тураагаар тамгалж, төр төмнийхэн баяр цэнгэлийг өнгөлөн, алтан соёмбот төрийн сүлдэндэн тэнгэрийн хүлгэн мөнхөлсөн хиймэрлэг ард түмэн бол монголчууд билээ. Монгол хүний хиймэр нь хүлэг мориндон, Монгол айлын гал нь адууны хаан янцхаанд бадарч ирсэн арвин түүхтэй. Эртний нүүдэлчдийн ухаан, их нутгийн салхи, эцэг өвгдийн сөр хүч, энэ бүхэн Монгол адууны төвөргөөнд өн мөнхөд хадгалагдсан үлджээ. Тэрхүү агуу соёлын жинхэнэ эзэд нь Агтны тоосонд эрбий өсөж, алтан дэлхийн салхитай нөхрөлсөн адуучин уяачд юм. Тэд эгэл даруухан атлан эх орныхон өв соёлыг ажил хөдөлмөрөөр авч яваа тал нутгийн бахархалд хөвгүүд юм. Өнөөдөр бид олон мянган эгэл адуучдынхаа дундаас төрөн гарсан ерөөл билгийн 9 хөдөлмөрийн баатар, адуучдынхаа алдар гавья, Монгол хүний хиймэр сүлд болсон адууны соёлдон хүндэтгэн хийж, адуучдынхаа яруу алдрыг дурсан бахархаж байна. Төрөөхөн сүлдэндээ адуугаан залж тэрийгэ дээдлж явдаг болохоор монголчуудын маань буян заяа хиймэр лундаа өргөлж өөдөө байдагт итгэдэг явдаг. Туг сүлдэндээ адууныхаараа дэл сүлдээр хийдэг ийм хүн байхгүй хаа, тийм ээ? Ер нь Монголоос төрийн сүлдэнд адуугаад агчсан улс орн гэж байхгүй шүү дээ. Дэлхийд байхгүй адууны соёл олон байна. Тийм учраас өнөөдөр манай Монгол улс эзэн болтол тэрэнд хань болсон ийм байна. Нүүдлийн соёл иргэншил малай чухал байгаа загт адуугүй байна гэж байхгүй шүү дээ. Ямар ч биднээс гарлага гаргахгүй бидний яралтай тусламж явуулна тийм ажлын багж. Ер нь тэгэл Монгол хүнд бол одоо тав уушгүй малнаас Монгол хүний одоо хямрыг дээдэлсэн амын сайхан малын мол гэж одоо бодож байгаа. Өнөөдөр Монгол улсад одоо дэлхийн адууны баярыг хийнэ гэж байна, тийм ээ? Одоо энэ чинь тэгэл бахархал болчихлоо шүү дээ. Энэ чинь дэлхийн адууны баяр одоо энэ Монголд хийгдээд ингээд энэ гоё ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Анхлан санаачилсан Даваахүү Баатартай би бас их баярлж байна. Ер нь 1988 онд анхудаа Батламал туслалын дарга манай сансын хэсгүүрэгч спорт хариуцсан дарга сайн цэг гэж хүн байсан. Манай морь спортын албан дарга нарийн бичгийн дарга таваад энэ олон сайн улсууд нийлж. Ер нь энэ уяач гэдэг хүнд ямар цол өгөх яах вэ? Анхудаа хурдаж алдарт хийн алдартын авъя уяач болгоё гэж ингэж анхан гаргасан. Энэ бол төрийн хэрэг учраас энийг улам баяжуулж ариун байлгахын төлөө бид нэг юм. Миний мор үйдэг хүн байсан. Тэгээд одоо тэр үед өнгөж аймгийн алдар цологж ирсэн. Ер нь одоо Монгол улсын адуусан хөдөлгөөний баатар 9 байгаа. Тэр үеийн одоо баатар болох гэдэг чинь бол их хэцүү шээ. 20 дугаар зуунаас эхэлж хөдөлмөрийн баатар гэдэг солыг адуучин хүмүүсд олгосон юм байна. Тэгээ хамгийн анхны баатарыг 1961 онд Дорнод аймгийн халхвал сумын Сэвэлдэж гэдэг хүнд анхны адуучин хөдөлмөрийн баатар солыг болгосон юм байна. Би Монгол улсын хамгийн анхны адуучин хөдөлмөрийн баатар Ойдвын Цэвэлдэржийн Зэ охин ган хоёрын хэрлэн гэж хүн байна. Хүүхэд залуучуудын нэвтрхий талны 3 бот байдаг шүү дээ. Улаан хавцтай, зузаан улаан хавцтай. Тэр манад жоохон бахад байдаг байсан. Тэрний 2 дугаар ботон дээр нь манай өвөгийн намтар түүх зурагтайгаа бүх найрамдах Монгол ард улсын анхны адуучин хөдөлмөрийн баатар Ойдвын Цэвэлдэрж гэх намтар нь зурагтайгаа байдаг байсан. Тэндээс өвөөгөө зурагтай намтар түүхтэй харж уншиж байсан санагдаад байна. Манай улс халахгой сумаас хөдөлмөрийн баатар болсон гэж бүртгэгдэж явж байгаа хүн. Халахгой сум өөрөө 4 хөдөлмөрийн баатартай сум юм байлээ. Тэгээд 2018 онд 4 баатрынхаа цээж хөшөөг ялтын талбайдаа босгосон. Ээжтэйгээ урилгаар очиод их сайхан санагддаг юм билээ. Шагдар сүрэн баатрын 2 дахь хүн цог гэдэг хүн байна. Аавыгаа дагаж тэр үйл ажиллагааг нь үргэлжлүүлээд явж байна би одоо. Тэр үед нөгөөх бүлгэм гэдэг юм байгуулагдаад тэгээд манай тэр 2 хүүхэдтэй айлын нэгийн сургуульд авдаг. Тэгээд тэр санжиг том ахын сургуульд явуулаад
Тэгээд манай тэр аав ерөөсөө л ээж аавдаа туслаад тэгж байж байгаа л тэр нэгдлийн адууг 400 адуу авч хариулж эхэлсэн байна. Болзол уралдаан зарлагт нь манай аав тэр 130 гүнээс 130 оног байж ирсэн 8 жил одоо тэр тасралтгүй тэр болзлыг хангаж тэр шалгуурт нь орж тэгээ бүгдэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэдэг цолыг 1961 оны 8 сарын 25-нд Самбуударгаас одоо тушаа шийдвэрт гарч авсан юм байлээ. Би Дундгуй аймгийн Эрдэнэтлай сумын адуучин Хөдөлмөрийн баатар Намхан Эчин хорлоогийн том охин байна. Миний аав болохоор 1965 оны 7 сард Хөдөлмөрийн баатар гэдэг алдар цолыг хүртсэн. Тэгээ аав минь одоо адуун сүргийн нутаг бэлчээрийг 4 улирал тохируулан маллаж, тарга твэрэг авах, онд бүрэн оруулаж, гүүний хэл хамгаалах, унаг төл байжуулах, бүх юм ноорон төлөвлөгөөг давуулан биелүүлж ажилладаг тийм л хүн байсан да. Би Дорнов аймгийн Өргөн сумын одоо Хөдөлмөрийн баатар Одсонгийн мажи ууганхүү Төмгөр гэдэг хүн байна. Миний аав чинь тэгээд би бодож явдгийг адуудыг одоо төлөө төлсөн гэж. За манай аав 1935 оны Ахай жилийн өвөл одоо Сүхбаатар аймгийн Баянлгэр сумын одоо Бодрын чулуу гэдэг газар төрсөө. Төрөө нэг сартаа ирээл одоо Өргөн суманд одоо насаараа амьдж одоо өсөж хүмүүжээд одоо энэ улс их орондоо одоо мал адуу маллаж насаар адуу маллаж одоо яаж яваад Хөдөлмөрийн баатарыг 1976 оны 6 сарын 7-ны өдөр авсан юм аа. Сүхбаатар аймгийн Даргаан сумын Шарванд гэдэг хүнтэй нэг уулзж байсан. Мори ихээр саа тэгээд энэ хятадныхаа суулмөр бүх юм сайхан хийсэн. Тийм сайхан тийм хүнтэй нэг таалдж байсан. Тэгээ бас ононгоо баатар энэ ёсны эрдэнэ болгосноо гэдэг иймэрхүү л боддог юм да. За би Улс аймгийн Өндөр ангал сумын Хөдөлмөрийн баатар адуучин Гангэ гэдэг хүний 3 дахь залуу Сүхбаатар гэдэг байна. Монгол Улсын 9 Хөдөлмөрийн баатарын 6 дахь Хөдөлмөрийн баатар 89 оны 11 сард авчилээ манай. Яг тухайн үед бол бас нэг тэр болгон хүн бас нэг Хөдөлмөрийн баатарын болзол хангачаад байдгүй. Адуу маллна гэдэг чинь уурах шүү дээ. Тэгээ манай аав чи одоо 44 жил адуу маллахтаа суманда 2800 адуу өсгөж өгсөн байдгийг. Аав энэ чинь дандаа 100 өөхөөс 100 төл авчихсан. Тэгээ манай аав чи хамгийн дээд нь 250 гүнээс 250 оног авчихсан байгаа байхгүй. Зарлага орлогын тэр юуг тооцох юм бол ер нь би нэг багцаал нэг 6000 7000 шахаад тэр хүний гар дээр 44 жилийн хугацаанд тэр хүний гар дээр өссөн болов гэж би зүгээр хөвдөө тооцоо гаргадгийг. Миний би Аранга аймгийн Цэсрэг сумын Тууланд багийн Хөдөлмөрийн баатар адуучин Бямдарч гэдэг хүний 3 дахь хүү Төмөр хөөд гэж хүн байна. Тэгээ аав маань 1991 онд улс хувьсгалын 70 жилийн яваар Хөдөлмөрийн баатар цолыг хүртээд улс орон ард түмнийхөө хийсэн гавьяагаа үнэлүүлж Хөдөлмөрийн баатар цол авч ирсэн тэр үнэхээр тодхон сайхан санагдаж байна. Аав маань адууга сайхан маллахыг хаажгараас хурдны морь үйдэг нэгдэл нийгмийнхаа сүргээс сайхан сор болсон мордыг сайхан ууж нэгдэл нийгмийнхаа баяр наадманд шүгрүүлж айрагдуулдаг, төрүүлүүлдэг. Тийм сайхан уламжлалтай байсан. 1960 онд 16 настай нэгдлийн 300 адуу хүлээж аваад тэндээс ажилласан шиг ажиллаж улсын өмчийг нэг хувийнх юм шиг сайхан маллаж 300 адуу 60 онд хүлээж аваад 25 жилийн дараа 2800 хүртэл өсгөөл 1983 онд улсын аварга малчин цол тэмдгээр шагнуулж ирсэн 9 баатар байдгийн 7 дахь нь манай аав байна. Би одоо 8 дахь баатар байна. Тэгээ манай ояас оном маань Хөдөлмөрийн баатар бол 9 дахь. Манай онцлогоос 4-5 дүү. Тэгээ ер нь одоо 70 хэд онд дахиж багт л тийм залуу хөл мол хурдуулж ирсэн үнтэй хамгийн анхан одоо нэг сар лазар, боор лазар хоёрыг дүүжсэн. Зээл талцсан хоёрыг дүүж төрийн наадмын шүү дээ. Манай онд их бас сайн талууд олон байдгийг. Өөрөө бас морь хатгана. Мэдрэмжтэй. Их хурдан манай онон хамгийн олон морийг дүүжсэн. Тэгээд үүдээ бас сайхан
одоо ингэж баатар залаваад ихээс ондоос баяр хүргэе. Сайхан байна. Би одоо ондууд ахиж баатар төрүүлээрээ болгон сүлтэй байж шүү гэж дүүд одоо ерөөй доо. За ер нь энэ их төрийн өндөр цол гэдэг бол хүнийг их байршуулна, хүнийг айлгана, өөрөөсөө айдаг. Цол аваагүй хот санаанд ордгүй шүү дээ. Тэгэхээр айх энэ цол гэдэг бол хүнийг хайшаачгүй яг номонд нь золдог. Тэгэхээр ухаараа болдог. Маань ардын хурлын депутатаар сонгогдоод олон түмнийхээ төлөөлөл болоод төр засагтаа ажиллаж байлаа. Тэр үед улсын хурлын депутатаар ажиллаж байхад маань өөрийнхөө төр засаг Төмөрбаатар гэдэг хүнтэй бас ардын хурлын депутатаар ажиллаж байсан. Мөн манай аавтай цуг ардын хурлын депутатаар энэ Дамданживын Гомбожуу гэдэг хүн ажиллаж байсан юм байлээ. Лавшруулаад энэ юуг харж исэн тэр Гомбожуу гэдэг хүн манай аавтай цуг ардын хурлын депутатаар ажиллаж байгаад 1991 онд бас нэг зарилгаар хөдөлмөрийн баатар болж исэн байна. Ардын хурлын депутатаар нэг удаа цуг сонгогдоод төрийнхөө зарилгаар цуг хөдөлмөрийн баатар авч исэн тийм сонин түүх байна энд бас. Чи одоо энэ сайхан та миний аавын төрсөн дөө мөнхийн дэс гэж юм байлаа. Тэгээ 1991 оны 7 сарын 3-нд онцон хөдөлмөрийн баатар болсон. Тэгээд ахыгаа би одоо ордны үүдний хаалганд тосоо байж байсан. Нэг хүн цуг бачид адилхан баатарын гэж үзсэн гэсэн. Сэнгид хүмүүсийн омж юу гэдэг юм Хинтээ аймгийн ямар нэгэн сангаач, олон сангаач байгуулсан шиг болдог хүн надад гэж байна. Тэгээд Хинтээ аймаг энэ дорнод тэгээд Баянгарын тэр уулзалт хийж явж байгаад улсууд надад энэ чинь янготор надад мөрөөл гэсэн чинь адуу нэртэй мөрөнд их дуртай тийм хүн байсан шүү гэж тэгж ярьж ирсэн. TV боддог байхгүй юу? Тэг уулзах хэвээр тийм байна гэж ойлгосон. Тэгж одоо 10 хэдэн жилийн дараагаар энэ их юм цагт бас надад гэж өгдөг. Хөдөлмөрийн баатар гэдэг бол бас хүн болгон заяадгүй одоо том цол. Энийг одоо авч, энийг одоо том цолын хайр ивэлийг одоо авч явна гэдэг нь тэр хүний одоо бүх насаараа зориулсан хөдөлмөр, бүх хөлсөө урсгасан, бүх амьдралаа зориулсан ийм улсад олгодог. Энэ бол одоо бас төрийн одоо том хайр ивэлээ гэж бодож байна. Эрдэнэтлээ сумын Тэнглэг багийн нутаг Шорогт дулаан худаг гэдэг газар манайх нутгалж байсан. Тэр аавгаа хөдөлмөрийн баатар болоод ирэхэд бол. Одоо болсон манай нутгийнхан Тэнгэлийн тэрийг баатарын дэнжээ гэж хүндэлдэг. Өөрөөс нь насаар дүү хүмүүс болохоор дандаа наа гэж цайрилдаг. Өөрөө чинь одоо Ахмад Жимовийн хүмүүс болохоор манай баатар ер нь нэрээр нэг нэрлдэг тийм хүндтэй хүн байсан да аав маань. Энэ их гоё байна харин би өөрөө аавгаа ханер алдраар дурсагдаад тэгээд одоо нутаг орныхан хүртэл одоо намайг баатрын хүүхэд гэдэг. Тэгээд одоо ааваараа их бахархаж байна. Гоё байна. Одоо миний аав ярьдаг байсан. 90 онд зах зээл болоод нэгдэл тараад 10,000 одоо адуу унгаар одоо унаг бодож өгсөн. Араа эрт энэ адуугаан тараачлаа 30 унаг дутлаа гэж хэлсэн. Манайх нэгдлийн адуутай олон жил болсон тэр сайхан өгүүлэмжил чинь манай нэгдэл нэмэх саранд хамгатай байсан. Тэгээ би аавынхаа өгсөн нэмэх саранд хамгыг галтай саранд хамг болгоод дарж яваа. За тэгээ миний хүү одоо надаас өвлж аваад одоо ургийн мод шиг ингээл цааш нь салбарлуулад явуулаад өгүүлэмжил болгоод дараад явна. Гэхдээ миний хүү миний өөрийнхөө хамган дээр юу нэмж ямар тамга дарахыг хүү маань мэднэ. Тэгээд албаны бичгийг үнэндээ авчуулаад мартдаг. Адууныхаа тамгыг авдартаа хадаг нь боож дээдэлдэг гэдэг тэр өгүүлэмжлэлаараа явж байна. Тэнгэр муухай загнах нь шүү маргааш тэхийн байна гэдэг ингээд тэр одоо малаараа л шинждэг хүн байсан юм аа. Адуу тэм зүстэй байна, унаг дааган тэм зүстэй байна. Өнөөдөр нар тэгж гарлаа. Энтэр гэл. Тэр үнийг нь манай аав одоо их уртч мэддэг хүн байсан болов уу юу. Тэгээ мотор хийгээд авдаг.
Хуучныг өгсчүүл чинь малаараа ер нь их шинждэг байсан шүү дээ. Над их сайн, настай ус их сайн. Хамгийн сайн морин дүүлэхгүй дараагийн морины хөл доолохгүй. Ийм хүн хамгийн сайн үздэг. Модлор эдний алтан туурын энэ их актер ажил их хүнд шүү дээ миний хөө. Энийг сайн анхаарч урагнаад хинастай хүн. Одоо энтэмгийн гал ширээ хүн байсан да. Тулаан намжиг гэдэг хүн надад гэж хэлж байсан. Би ч гэсэн одоо маллаа хөдөөл байгаа. Тэгэхээр би айр саахал сумор нутгийнхаа залуучуудад эдэмний хүүхдүүд Монгол адууных халын ген цус энэ удмын сангил одоо сольж болохгүй шүү гэж захиддаг шүү дээ би. Хөдөөний одоо ер нь залуу малчдыг одоо хамгийн гол татаж одоо хөдөө байлгаж байгаа одоо хамгийн гол хүчин зүйл бол адууны соёл байна. Морио юм, адууга мал хамгийн наадсаханд одоо адуучин тэмцээн гэдэг одоо баг байгаад сум орон нутагт ерөнхийдөө зохион байгуулаад тэрэн дээр одоо нөгөө шургуу хийж байна. Сайхан адуучин тэмцээн зохион байгуулж байна. Энэ адууны өв соёл биднийг энэ манай залуучуудыг хөдөө хамгийн гол торгоо тогтоож байгаа манай адууны соёл байна. Одоо тэгээ залуучууд бол адууга маллаа л хөдөө юм байж байна да. Тэрнээс ер нь хөдөөний малчид залуу малчид их ховордож байна. Нутаг орондоо одоо эзэн болоод адуун сүргэн үржиж өсгөж, уйж хорлуулж, өвгдийнхэн өв соёлыг үргэлжүүлж яваа залуучууд та бүхэндээ баярлж байна. Та бүгд Монголын энэ сайхан адуучин гэдэг өв соёлыг хадгалж үргэлжлүүлж явах ёстой хүмүүс нь та нар шүү. Энэ одоо ерөнхийлөгчийн ивэл зохион байгуулж байгаа энэ Монгол адуугийн зөвлөгөө нь бол их ач холбогдолтой зөвлөгөө болж байгаа. Тэгээд одоо энэ сайхан баатруудынхаа хүүхдүүдийг дуудлаад баатруудаа оролцуулж байд дууны өв уламжилт ахиж одоо сэв суухгүйгээр цаашаа уламжлалт явах юм том сайхан шийдвэр гарах байхаа гэж би бодож байна. Малчдын зөвлөгөө бол олон болдог л доо. Тийм ээ. Гэтэ адуустын зөвлөгөө гэдэг юм бол нэгдэж байгаагүй. Одоо миний мэдхий. Дэлхийд адуун сүлдтэй ганцхан Монгол улс шүү дээ. Хэзээ захаад дэлхийн адуун баярыг хоёр дахин гүрэн хийлүүлэхээс нэгдхийг хийхгүй. Энэ авхаагийн гадны тэр улс зөвшөөрүүлж байгаа энэ ерөнхийлөгчдөөс мундаг уу? Тэр юу гэдэг чтэй нэг сайн хүний нэрийг муу хүн гурван худалж идтээ гэж өгтөө. Тэгээд одоо яг бас энэ дэлхийн Монгол адууны баяр болох гэж байна гэдэг одоо энэ юмд бас оролцож байгаа тааж бас одоо та бүдэд талархаж байна. Яг бас гоё байна оо. Адуу дагсаг үер нь бас жоохон кемертай байдаг. Адууны тэр кемер бол бас тэр хүн дээр нь бас нөлөөлж идэг юм шиг байна. Адуу дагсан хүн муу явдгаа гэж бас таавал тэр бас үнний явтай. Манай Монгол улсыг энэ Аз твэхэн манай хоймор нутгийн бурхтай хүн өө гэж намайг өнгөө ярьдаг байхгүй. Тэр бас би их баярлдгийг нэр. Дэлхийн талыг эзэлж туураагаараа хамуулж явсан Монгол адуу маань монголчуудын бахархал өв соёлын нэг хэсэг юм аа. Тэгээ та бүдтэй бас сайн үсэй. Миний Монголын маань хөгжөөгт морин эрдний минь алтан туурын бомболтос мөнгөд байгаас гэдэг ерөөлөг дэвшүүлээ да. Хиймэр далалсан баатрууд дэлхийн талыг адууныхаа алтан тураагаар тамгалж төр төмнийхэн баяр цэнгэлийг өнгөлөн алтан соёмбод төрийн сүлдэндэн тэнгэрийн хүлгэн мөнхөлсөн хиймэрлэг ард түмэн бол монголчууд билээ. Монгол хүний хиймэр нь хүлэг мориндон Монгол айлын гал нь адууныхаа янцгаанд бадарч ирсэн арвин түүхтэй. Эрдний нүүдэлчдийн ухаан, их нутгийн салхи, эцэг өвгдийн сөр хүч энэ бүхэн Монгол адууны төвөргөөнд өн мөнхөд хадгалагдсан үлджээ. Тэрхүү агуу соёлын жинхэнэ эзэд нь Агтны тоосонд эрбий өсөж алтан дэлхийн салхитай нөхрөлсөн адуучин уяачд юм. Тэд эгэл даруухан атлан эх орныхон өв соёлыг ажил хөдөлмөрөөр авч яваа тал нутгийн бахархалд хөвгүүд юм. Өнөөдөр бид
олон мянган эгэл адуучдынхаа дундаас төрөн гарсан Ерөөл билгийн 9 хөдөлмөрийн баатар адуучдынхаа алдар гавья Монгол хүний хиймэрсүлд болсон адууны соёлдон хүндэтгэн михийж адуучдынхаа яруу алдрыг дурсан бахархаж байна.